Уул нь хэд хоногийн өмнө ямар ч засгүй гоё байсан юмсан. Тэгсэн чи одоо. За одоо жижиг гэрлээ өөж малын тэжээл зурч өгье. Ганц нэг мууцсан ямаануудаа тэжээлэгч байгаа. Тэгээд энэ тэжээлийг ямаад өгөхөөр бидний унтахаар ариужуулж байгаа тэгээд өгдөг. Одоо мордийнхаа хэвийг зуурна. Мордийн хэвийг бол овёостой зурдаг. За нэг иймэрхүү болсон байна. Нөгөө хоёр нь хаач. Тэнд байна. Нэг нь тэнд хийгээ идэж байна. Нөгөө хоёр нь одоо тэнд л овоорч байгаа юм дотор хийгээ идэж байгаа. За одоо морныхаа тэжээлийг өгөхөөр явж байна. За өчглөө. Энэ гэж ястаа нэг игдүүтэй амт байх юм аа. Энэ бол манай баахрын дуртай хоол, лавшаа. Цас их орсон болохоор малаа өвслөхгүй болохгүй. За ийм байхад болох байхаа. За энэ үсэн дээр бол ямар ч тач нэг 2 цаг бол зогсчих байхаа. Тэр хооронд дуранд би ажлаа амжуулаад авнаа. Энэ пүнзэн дотроос тэг 3 чухал нөхөр амьдрт юм аа. Тэр 3-ын өвсийг оруулж өгнө. Одоо морд хэвгээ идсэн байх. Уутыг аваад өнөөдөр унах морь гэр дээр очиж хэмээлнэ. Айл хэдийн идчихээ. За морь бэлэн боллоо. За одоо гэр дээр үлдэж байгаа 2 морьдоо жоохон өвс тавьж өчөөд тэгээ тандаа явъя да. За одоо хандаа явъя. Цас их орсон болохоор одоо мал харган лидэн тэгээд харган сайтай газар л хариулъя да. Угаасаа ийм их цаснд харганаас өөр юу идэх вэ дээ. Энэ бол хамгийн харган сайтай газар нь. Энд л өнжи дөө. Сая манай ах ирж намайг тасаад би одоо гэрлүүгээ харж байна. Нөгөө цагаан сард өгсөн болохоор одоо нөгөө гэрээ ажил юу их болчих. Тэгээд сая гэрт баахан гэрээ ажил хийлцэж байгаа тэгээд гараад ирлээ. Одоо яж морь ослоо. Одоо ингээд нэгийг нуучгаар нөгөө хоёр нь дагаа явчих юм дөө тий. Нөгөөх нь хаана энд. За болцсон юм шиг байна. Тэр хоёр бүр төрүүлээ харих нэ. Услаад ирлээ. Одоо өвсийн нөгөө. Энэ гадаа амир хүүтэй байх шиг миний хацар бүр уулаа юм болчлоо. За мордийнхоо өвсийг өгчлөө. За одоо гэрлүүг харъя дөө.